За сүрэг тарган сайхан хаврж гэнэ үү? Сайхан хаврж гэнэ үү? Сайхан хаврж байна. Сайхан аялал, сайхан сургуульжилж, сайхан Монгол дэлгэр нутгаар аялаж явлаа. Монголынхаа удам их нутгаар явахаар барагдахгүй их хэлимийг сурж явна да ах мань гэдэг. Нэг үрчлэн орж уулзаж очирч байханд бол нэлээд их буян дорооч дараатай буянтай дээрээс амьдран буян буян нутаг юм шүү дээ миний монголчин. Тэгэлгүй яг сайхан их орн. За сайн байна уу та? Сайн байна уу? Сураг тарган сайхан хаврж байна уу? Сайн хурж байна уу? Сайхан. Сайн явж байна уу? Оо сайн явж ирлээ. Хөвсгөл аймгаар ороо. Хотоос гараад ирэхэд 3 сар гараа явж байна. Аргагүй л. Тэгээд ерөнхийдөө энэ төслийг нэвтрүүлгээ хэрэгжүүлээд 3 жил гарan 10 гаруй аймаг 80 гаруй сумдуудаар явна. Телевизээр харж байхад үзэж гэнэ үү та? Үздэг. Хэр таалагдж байна? Хэр одоо амьдралд ойрхон юм сурж явж байна одоо та эдл одоо мэдэх бах та. Таараа тастаад байхгүй, цаг үе төрдөө хавчигдаад байхгүй, байгаагаар нэвтрүүлж чаддаг телевиз одоо байхгүй юм. Дээр нь редакц гэж юм би тэр хүний таалалд нийцсэн нэвтрүүлэг явдаг болохоос зүгээр нэг одоо нэг тийм яг болсон үнэт бодит зүйлээр явдаг нэвтрүүлэг Монголд байхгүй байх гэж би боддоо. За танахыг байж магадгүй таамаглалт юм би. За ер нь бол хичээж ил явна да. Тий. Тэгвэл сайн гэж боддоо. Одоо ард түмний энэ яг бодит байгаа амьдралыг би одоо зүгээр л одоо тэр хүмүүсийн нартаа нуралтаал тэр нүүдэлчин монголчууд ер нь яаж амьдарч байдаг тэр сум орнуудтай тэр ардын авяас тунгууд яаж өг соёлоо тээж тийм ээ хайрлан хамгаалж хүндэлж явдаг зүйлдээс нь дуу хоолойн дүрсийн аваа явуучвал одоо болох болов гэж одоо одоо бодит юм шүү дээ. Тий, бодит юм. Тэрийг одоо өөрчилж одоо яах вэ ч 21-р зууны манай Монголын өнөөгийн хөгжил дэвшил нь техник технологийн хувьд өндөр хэмжээнд хөгжиж байгаа боловч бүх нийтийн сурвалжлага, сурталчилгааны асуудал нь хүний эрэхтэй. Мөн дээрээс нь нөгөө нэвтрүүлэгч сурвалжлага хийсэн улсуудын нэвтрүүлгийг сэтгэлдээ таалагдсныг нэвтрүүлэхэд таалагдаагүй нэвтрүүлдэггүй. Ийм байгаа учраас ахын устдад чөлөөт хэвлэл чөлөөт нэвтрүүлгийг бас жоохон дотор хүсч явдаг хүн. Би ч одоо гадаад дотоодод чөлөөтэй хэвлэл гэж юм дээр сонин хэвлэлд нь телевиз радиод нь өгчөвсөн учраас тэрийг бас хүсдэг л хүний нэг л яах нь. Тэгээд баримтад бодит юмчил өөрөө бидрийг нөгөө нэг хөрсөн дээр буулж байгааг сурах, тэндээс юм авах амьдралд их ойрхон байдаг гэж санагдав. Би ч одоо тэгэл ерөнхийдөө өвөө эмээ дээр л тэгэл одоо хургашнаас ахуулаад одоо тэгэл маллаад 20 жил явсан байхгүй. Тэгээд энэ хоёр буурлынхаа буйнд одоо би тэгэл маллаж явсны эцэс л өнөөдрийн эсхийд хуургалан гэдэг юм нэвтрүүлгийг бас хийхэд их том одоо надад сургалт болжээ. Би өнөөдөр тэр малыг дагаж маллаад хоёр буурыг хааж өсөөгүйсэн бол энэ Монголынхаа үнцгэг гэдэг энэ үндэсний соёл үе боломжлоо танихгүй хойсон болоод бид үүн бас болж юм. Тэр үнэ. Мал дагсан хүн ер нь уян л та нөхөөс ер нь бузардна гэж бодож байхгүй шүү дээ. Харин тэрийг даван туулах тэр буурдын буйнаа хайрлан авч явах их л том хариуцлага одоо буйнаа барлал гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Тийм болчихгүй л одоо тэгээд их л зүтгэж явж байна. Тэгээд бидний зорилго бол одоо энэ 21 аймаг энэ 300 суманд 4 уйлрлаараа одоо өртөж явж байгаа юм. Одоо би хавар ирсэн бол одоо 100 дахиад ирнэ гэсэн үг шүү дээ. Цаад 3 уйлрлаа. Энэ Монголын 4 уйлрлын онцлогонд энэ өртөж явсан их дэлхийд тэр одоо нүүдлийн соёл бидний тэр өвөг дээдсүүд яаж одоо ингэж энэ өвөг соёлыг дэлхийд шиглүүлж явж байсан. Дэлхийд данстай болгож үлдээсэн давтагдчихгүй. Энэ өнөө цаг үед харин Ахмад буурлуудын тэр сэтгэл сайхан үлдсэн байна. Энийг бид нар одоо нэг тэр буурлуудаас сонсох цаг нь болж авч хойш үедээ үлдээх дэлхийн улс орондоо сайхан сурчлан таниулах зорилготойгоор одоо ингээд
бүх аймаг сумдуудаар нэгэд явъя гэдэг юм зорилго тавьчихсан одоо нэг ажлынхаа зорилгынхаа 30% л одоо явж ийн бүр одоо тэгин тэгж таарна. тэгэл баг нь бүр орж явдаг Тэгин. нэг сумд очиж ямар нэг багт нь очиж цаад багтнаас орохгүй гэх юм биш одоо нэг атсан дээр л бүхнийг л мэдэх мэдээлэх харах үзэх сонсох сонирхох юу байх юм те 300 бүх энэ багуудаар нь ядаж энэ одоо өөрийнхөө зорилгоо зүтгэхэд нэс бүх болдог бол бүх айлаар сан дааж тийм сэтгэл нь бол байна гэхдээ яг үеийн үед үр хүүхдүүд болж гисэн сайхан үргэлжлүүлэл аваад явна гэсэн удаас нэг юм юутаад байгаа бас үе мөвлөгдөд явах цэвэр сайхан ард түмний нэвтрүүлэг байгаасаа л гэж одоо бодож байна. Тэр юу долшрэх орхи. За тэгээд ахыгаа бас зорж ирлээ. Баруун Монголынхаа сайхан тэр дундаа Ховд аймаг олон одоо сайхан үндэстэн угсаатны сайхан үлгийн нутаг байна. Энэ дундаа одоо Халахын 3 сум, тэр дундаа Чандан сумынхаа бүх багуудаар малчтаар сумын төвдөө сайхан соёлын өв мөвийг тээж яваа. Уурлууд хаа үгийг одоо бид нар бас нэг сайхан энэхүү сайхан хаврынхаа нэвтрүүлэг дээр бас бид нар бас авж үлдэх, сурчлах, таниулах тэр үгнээс нь бас нэг жоо суралцах цаг нь бас болсон юм уу гэж бас бодож явд. Тэгээд бас сум орон нутгаас бас чиг үүрэг аваад танахыг бас бид нар зорж ирлээ. Тэгээд биднийг бас өгтөж хүлээж авсан танд олон танаа гэр бүл бас талархаж байна. Тантай уулзаад ингээд сууж хахад харны сайхан ахлагын шуургатай ногоо сайхан тэрэлцэн хур цасан нарилцсан ийм нөхцөлд миний аав гаасаа зуугаад миний хөө тэрнийг хэдэн хон тэрнийг адуу тэгжинуудаа гээд ингээд гаасаа зуугаа байж байгаа санаанд ороод ингээд миний хөө тэр хараа гээд ингээд одоо татсан тамхиныхаа утаа намд байхад цаана нь эдэлсэн хэрэгэлсэн гаасаараа учир ухааныг заана гэдэг Монгол ухааны нэг арга шинж давтагдчихгүй. Тий. Тэгээд бодогдлоо сая. Миний аав тэгж байл үжлээ. Хавар сайхан гортог ухаа сууж байхад миний аав гаасаа татаад миний хөө тэр хараа. Гэхдээ тэр хавх жоохон ногоотой юм уу та. Тэр тэгж ийн удаа гихчээд. Ийм сайхан өтгөс муурлын хойч үе хөх толбот Монголын бид бүхэн мартаж байгаа ч юм их байна. Шинийг санаач шинийг сэтгэж олж бас дэлхийн нийтэд хөлөө нийлүүлж байгаа юм чих байна. Юм л байна. Хорвоо цаана хоёр хосолж гинүүдэ гэж ахын бас бодоод байгаа юм. Дандаа жаргал гэж байна. Дагтан одоо жарган дагтан зовн гэж байхгүй алга хорвоод мен манчрын жаран гэж түүхчид хэлдэг. Миний аав яриа ихтэй хөгшин хүнтэй түүх ярих, үлгэр туйлыг тайлбарлах ийм одоо бас нэг өвтөгч байжтэй гэж одоо боцоо санагалцах юм. Тэгэл тийм одоо ухаанд алдартай одоо туйлч, багтаалч, өрөөлчл байд юм уу? За эсвэл сайхан дээр үеийн үлгэр туйл ярьдаг улс байд юм уу? Жишээлбэл Ажиг онгор гэдэг хүнтэй 2 өдөр 2 шөнө сууж сайхан хөөрнөж ярьж тэрийг би хүүхэд сонсож бос хүүхдүүд явдсан унтсан шөнийн 2 цагт 3 цагт үүр зайж хад Монгол дараа цайгаа чанаад энийг одоо яриад ингэж байлаа шүү дээ. Тэгээд бодоход тэнд ухаармаар санамаар сэтгэмээр юм за энэ сайхан цагийг ирэх бишээ дээ. Одоо тэр чинь 70 он байсан юм байна. 70 он гэдэг чинь одооны энэ хөгжингүү 21-р зууны алхмыг мэдрэхгүй байх үед. Жишээлбэл одоо тэнгэрт Азийн шүлсмэт агаар тэнгэрт эр холоор гэж онгоцыг хэлж ийж. Зайгүй нэсэх цагт. Гадар дээр алганы хэд мэт техникийн мөр гарах үед. Энэ олон моцог олон машин энэ за тэгэхэд одоо шарын галуу гэдэг ярнэ. Энэ чулуун түүхнээс үндэслэн яриа юм аа. Чулуун бүрийн номны учрал нь галуудыг, тэр үгүйсгэлийг, мөн жаргалыг бүх одоо сайхныг одоо яаж сайн үлдэх вэ гэдэг тарнууд нөхөртөл байд юм гэж тайлбарлаж байлаа л да. Тэгээд одоо энэ цагтаа харьцуулаад харахад нэрэл одоо тэр агаар тэнгэр нөшид өчгөө онгоц
нэрч байна. За тэгтэл одоо газар дээр энэ мал гэдэг хувь дээрээ 93 онд хөвчл тараад хүн болгонд хувь ногоод мал тараасан засаг төрийн үнэн бодит зөв бодлого нь нөгөө өсдгөө 25 сая толгой мал тоолуулна гээд олон 5 жилүүдийн төсөв төлөвлөгөөнд ороод чаддаггүй байсан нөхцөлөөсөө одоо яах аргагүй даваад өчтөчгөө 70-80 сая руугаа одоо явж ин да энэ мал. Тэгээд бодохоор тэр номон дээр хэлсэн одоо татсан тамхины утгаар хамрын ханаад гიშгсэн мөрөө эргэж харах таны гутлын бол сусан залаад умбна гэж. Өчтөчгөө 10 хэдэн мянган мал залуу насандаа одоо тэр ядлагаан дээр суугаад одоо тэр малыг алж өгөл ингэж хад одоо би бодогдож байлаа. Тэр номын сургаал ямар үнэн байваа нэрээ одоо би сусан дээр л гიშгэж зуулгын хүртэл цус болж байна. Гэх жишээтэй. За тэгэл энэ агаар дэлхийн ертөнцийн байгалийн талаар одоо хад гинтийн гам шиг их тохион өнөө ёс бусын өхөл ихээр хүний ухаан их мөчд болно. Ухаан нь мөн энүүхэн дээрээ тулгамдах үеийн уужуу санах хүнгүй яаруу санд руу цаг ирнэ гэж тэр номон дээр байсан юм. Сонсгож тэр хүн ярьж ийсэн юм. Манай аав уншиж ийсэн юм дэрийг. Тэгээд энэ манай Чандван нутагт бол тэр Чулуунбарын номны тухай телевизээрээ сурвалжилгуудыг харж тэрний тухай энэ түүх шаштар сүгсэн хүн алга байна л да. Тэн дээрээс одоо дурдаад би энэ нэвтрүүлэгт эсгээ туурхтны нэвтрүүлэг жоохон дуршиудаа гэж сая гів гинтгийн санаанд ороод ирлээ. Болдгоо болдгоо мэдэхгүй зүгээр хөгшчүүдийн яриа дээр би хуулах судалгаа хийж байгаа юм биш. Болж байгаа үйл явдлууд нэг юм тохиож байна гэж. Тэр үеийн үг одоо бид нар одоо сонсгоцойг болсон байна. Одоо тэр нэг хоёрхан үгэнд нэр нь багтаад байдаг шүү дээ, тий? Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй. Задлуулын их үнэн асар их өргөн утгатай үг гарч ирэх. Тий. Хоёрхон үгэн дээр ер нь одоо зүйлс үгэн дээр Монгол үгдийн сургаалыг үггээд тэрийг салбарлаад судлаад ойлгох юм бол нэг үгний далиманд 408 зохис гих хүн болон хүн мөчлгүүд мал мөчлгүүд тэр амьд матери болгонд одоо хэрэгтэй сануулга тийм цагрын шүү тэгин шүү тэндээ тэгээрээ тэндээс нь тэгж гараараа ингэж яваараа энэ замаар ингүүл одоо гайгүй шүү гэдэг юм бас шашин болоод сургаалд нь байж ичээ. тэгээд тэндээ үлдээсэн байгаа. Үр хойчтой. Үр хойчтой үлдээгээд одоо тэр нь богж гин. Хойшоогоо хэдэн зуун мянгаар ирээдүгөө хардаг байсан байна. Харж исэн одоо нотлогчл байна л да. Одоо ингээд бидний залуучууд чинь ирээдүгөө итгэл баг 3 үеийнхээ намтар дүүгэдгүүл тархины өнөө маргааштай дэр нь ажиллаад байна шүү. Ухаан богн болоод байна. Ах トゥ шин хүүхдүүд хоорондоо бие биенээ мэдрэхгүй, омог цусныхаагаа мэдэхгүй цаг ийдсэн байх шүү дээ. Нөгөө ургийн баяр гэдэг ургийн нэг юм бөө одоо нэг цуглараа. Бөөгнөр чинь бас утгатай зөвл санаа юм байсан бас зөвл санаа бөөгнөрдгөө. Бас нэг ураг төрлөө хоорондоо манай тэдний лимгэлдээ тэр юмжил яваа тэр мө баян энэ мө хоосон гэх жишээтэй хүний хоорондын яриа гэдэг энэ атач хөтөний хэлбэртэй энэ Чулуунбарын номонд басаас юм шүү дээ. Атач хөтөгээ чи мэгтнэ энэ цагт яах вэ? Аав нь хүүгээ алдаад хүн аавыгаа алдаад амьдрал нь цухалдаад хэцүү нөхцөл болоод ирэхин цагт гарсан өрөөгтэй хүртэл амьдэрэн шулуудад шийдэх цаг ирнэ гэж тэр номон заасан байсан. Тэр ирж ийн жорлон түүхэд байж гинэ, гудман түүхэд байж гинэ. Энэ цаг одоо болохгүй цаг руу бас гიშгэж явна гэдгийг Монгол түмэн миний үг яриа танай телевизээр дамжиж байгаа энэ мөчлөг энэ ярианууд одоо хөрх болтугай бас санаж ухалтугай. Муухайгаас яавал тэхгүй ахимтай гэдэг санаачлага нь хойч үед нь үлдээсэн гэж бодож байна. Одоо тэгээд ном түүхийн юг ингээл өг соёл гэж одоо монголчууд бас ярьж штэ. Нэг үе бодвол. Тэгээд яг энийгээ бид нэг ном хайхаасаа илүү амьд одоо баг ном хийхээр Ахмад буурлууд тэр хүмүүстэй би очиж та түрүүнийг сайн нэг дурдж байна. Нэг хүлдээ би одоо 2 хоног суугаад ярив. Тий.
Одоо би энэ нэг нэвтрүүлгийнхаа яг цаг нэг 33 минут одоо тантай хуучилж байна. Ярих ёстой. За. Уул нь бол баг хүн нэг 3-4 хоног одоо таны хажууд би нэг одоо бас нэг сайхан хуучтаад явбал би энэ тархинд асар химиг би хийдэг би боддог. Амарчгаа санаад ярих юм бол би нэг 2 өдөр 2 шөнө ярихын амьдрал Монголын тухай, амьдралын тухай, орон нутгийн тухай, хүний тухай, малын тухай, малчны тухай одоо болж байгаа үйл явдалтай харьцуулаад өөрийнхөө бодолтой одоо дүүгээд ингээд ярил хугацаа их хэрэгтэй байна. Хугацаа их байна. Өкний хугацаа хүрэхгүй юм байна. Тэгээд ингээд хүмүүс бол яг ингээд одоо ааваас юм уу, өвгөөс юм уу өөр нэг одоо илэгдэгт Монгол ард түмний одоо өрийн одоо илэгшээ сайхан санаж бодож одоо тэр хөгшин ахмад буурлуудаасаа тий сум орнуудынхаасаа ер нь ингээд нэг цаг гаргаад ууж суугаасаа гэж одоо энэ үгэн дээр бас Монголын ард түмнээс хэлмээр байна. Өөрөө хэлмээр байна тий. Ахмадуудаасаа имээдэг, ахмадуудаасаа дээгүүр даагуурууд ажиллаа хаадаг ичмгүүрдэг юм одоо байхгүй. Нүүрэндээ баг өмсч юм шиг л бүх юм задгаа бүх юм юу. За нөгөө талаас нь утгаар нь бодохоор бүх юм чөлөөтэй сайхан болцсон. Хүний одоо үлддэг бүхэн ил задгаа болцсон. Ийм цаг нь бас сайн тал байна. Тэн дээрээс сайн уу муу гэж одоо өөрөө хүлээж авч цаашдаа одоо бие ажил амьдралд хэрэгжүүлдэг хүн нь зөөрсөн байна. Жишээлбэл одоо цагийн залуучууд өр хөгтүүд маань таны цаг өнгөрсөн шүү дээ. Бидний цаг өөр шүү дээ гэдэг үгийг олон сонсож, олон харж, олон ухаарж байна. Ахмад буурлуудаа бид үгүйсгэж болохгүй. Үгүйсгээд өөрсдийг өргөмжилсэн яриа гэж болохгүй. Тийм ээ. Бид ахмад буурлуудаа хүндлээд энэ ахмад буурлууд чинь өнөөдөр түүхийн тэр бүх юм чинь баримтыг өнөөдөр авч байна. Настай хүн одоо өнөөдөр баг энэ түүх соёлтойгоо баг устж шүү дээ. Өнөөдөр юм хэтэрхий нөгөө хөгжөөд ирэхээр хүний тарих оюун ухаан төвчээр гэдэг юм өрөөс ингээд байхгүй болоод байгаа юм санагдаад их юм. Одоо нэг хүнтэй ингээд удаан суугаад одоо төвчээр болцсон байна. Төвчээргүй. Үг сонсч чадхаа байсан байна. Богинохон ингээд нэг явсараад ингээд нөгөө их тэр өргөн энэ үйлчлэлийн сойж асар их том их түүх шүү дээ. Одоо зүгээр л одоо гэрийн нэг ёс эр хүний ёсыг одоо яриуд одоо асар том юм яригдаад удаа. Өөр детальны бүр сонсчиж Монгол хүний энэ оюун ухаанд ор суур бий болдго юм байна. Тэгэхгүй тэр юуг нь алгасаад бид чинь богинохоо одоо ингээд нэг юм тархины сэтгүүтэй болчиход байна шүү дээ. Үг хүнээс үгийг нэг богинохон хүлээж авч ийж удаан суух төвчрэг байгаа дээ. Тэгэхээр ингээд би ингээд явж байхад энэ удаан хүнийг хүндлэх, хүнээс одоо үг сонсох гэдэг энэ бүх зүйл чинь нэг эцэг ихийн хүмүүжил байдаг юм байна. Цаг бол яг монголчууд дөрвөн улирлаараа явж илвэ шүү дээ ингээд. Дээр үесээ. Байгаль дэлхийн эргэлт нь байж л байна. Хэвээрэл байна. Дөрвөн улирал нь өргөлжилж л байна. Үргэлжлүүлж байна. Байгаль төрхөө хувраагүй л байна. Тий. За тэгэнгუთ хүн өөр болсон байна. Тэр чи юу гэсэн чи одооны улсууд гэлсмас. За ямар байх вэ? Гэлсмас л гэдэг. Энэ намаараа бэлэгдэж байна. Ирдсэн байна. Тэрүүгээр сэтгэхэд байна. Тэрүүгээр сэтгэхэд байна. Тэрүүгээр тэр Соломбрын намны хэлсэн үг нь амьдрал чинь бүчлэгч ерөөсөө нэг үзэгдэхийн дайндал алгуулсан шүү гэдгийг бас сургаж хэлж ийчтэй гэж одоох нь бас бодоод байна. Энэ бэлэгдэн бэрл муухай таа. Тэгсэн чинь байна шүү. Мэдэхгүй чинь 440-оос дээшээ гараад 1000 гараад ирэхин цагт хүн амтны одоо халуун том уу, халуун өвчнүүд үе олноор бишрэх одоо ягуусгэгдэх ийм юм ихсэн тэр нөө томоонууд ирлээ. Янз бүрийн вирустай томоонууд. За тэр нь тийм өгөхөд дэлхийн ертөнцийн одоо нэг бөмбөрцөгдөө байгаа юм тэр номонд юу гэж хэлж вэ гэхээр хүн хоёр нүдтэй хохмотлоготой хүн ертөнцийн амьд эдисүүдийг устгахыг бүтээж чадна. Бүтэн аяндаа тэр ертөнцийн хүн хамгийн одоо сар юу яана гэсэн байна. Удаашруулна гэсэн. Тэр сургаал нь одоо ус ирсэн юмнууд гэж. Би зүгээр өнөө цагтаа тэрний хүний тогтсон үлгэрээсээ л сомхон харьцуулж хардаг ганц нэг ишилгээ ярьж штэ. Тэ амьдрал дээр ажиглаад бодоод сууж байгаа.
би Ховд аймгийн Чандмар сумын уугуул, суугуул, долоон үеэрээ одоо зүүн талынхан нэртэй бошг гэлэнгийнхэн овогтой ийм удмын өндөр даштаржийн цэрэндөө гэж 8 хүүхдийн ууган хүнэ. Би хөөмийн мөрдгийг 6 настай 5 настай моринад аваагаа дагаа зайдан морин дээр хөтлүүлээ. Тэгээд нонхон морин дээр хон хариулах дайны болоод 6 настай байхдаа хоньны хажуу сууж итлнэхээ сайхан намар цаг хон ус руугаа сайхан ингээд яраагаад ингээд байж яталтэй мартах явсан. Их гоё юм дуулдлаа надад. Тэгсэн чи тэр хөөмийн чин Өлмий бат гэдэг хүн байж. Манай нагцын талын хүн байж. Тэгээ манайд очиод буухаар араас нь хоны хайчгаад нэрчэрлээ л дээ жоох хүн. Тэгсэн тэр хүн сууж байна. Хүй аваа энэ хүн чинь их сайхан гоё дуурд юм байна. Надад дуургаад өгч. Миний аав тэгдэг хүн байсан. Өлмий удаа чи манай энэ нэг сайхан хөөмөлдөө тэсгэрээд үзүүлээч гэсэн. Тэр хүн хэсгэрээд хөөмөлдөөд явж ихийг сонсоо. Яг тэр цаг мөчөө 6 наснаас эхлээд хөөмөс сурахыг их оролдож эхэлсэн. Миний аав надад цагаан шаазан, шарын өндөр мод, хүрэн хаалгатай дэлгүүр гэх мэтлэн уртын ардын дооноо заагаад аялаад ингээ заагаад үгийн заагаад. Дээрээс нь одоо энэ хууралдаа энэ хуур. Тэгээд одоо хуураараа итгэн тоглодог бас морины явдал тоглодог тийм хүн байсан. Энийг аваад орой хажууд нь суугаад хөрөөдөд. 6 наснаас хин ардын язгуур урлагийн өвдөгч болжээ би. Ингээ сонирхоод явсаар байгаад энийг судалдаг болоод 72 нас одоо би 72 та морин жилдээ 54 оны 12 сарын 30 гэдэг өдөр орон ганцаад дэлгүүний баруун бууц гэдэг газарт төрж гинэ. Одоо даш өндөр даштерж явгонгүй. Тэгсэн гадуур аваг нагцнаар хөгшчүүл үгүй энийг цадаггүй хулгайч гарлаа. Энэ яг од төвцсөн байхад өнгөж гарч байна. Энэ одоо яанда гэжсэн миний ээж 18 настай айлд очсон хүүхэн намайг гаргаад бодож иж гин надаас ингээд одоо энэ улсуудыг ярьж байгаа шиг нэг дарагдгүй хулгайч муухай юм гарсан болоо да гэж их бодож явжээ гэж надад 30 хэдэн насан дээр миний ээж минь тайлж аав хоёр минь хоорондоо ярьж исэн юм бэл. Тэгч жишээтэй мөжлгөн тэр тэгээ одоо тэгээд энэ ардын язгуур урлагаар одоо төрөөс одоо таныг одоо цолдож тавьсан юм байна. Миний шиг баг жил шахуу баг өвд энийг одоо тээж явсан. За яг одоо 72-оос 6 насыг хасна гэдэг чинь 66 жил тээгдэж анх сураад бай. За ингээд бодож өгөх чинь одоо олон янзын эрдэмтэн бэлэг танхаавын яснууд янз бүрийн хүнтэй таарч, хорвооны сайн үнтэй таарч, муутай таарч, энэ өвдөгчдийн дотор шүү. Өвдөдөг, хөөмөлдөг, хуурддаг, магтдаг, дуулдаг, ерөөдөг ийм улсуудын дунд өөрөө бэлэг авьяасаа тээсэн ч гэсэн олон янзын зан хараацахтай хүн миний судалгаанд надад мэдрэгдэж. За тэн дотор гайхамшигтай сайхан сэтгэлтэй, үнэн сэтгэлээсээ нэг өвлүүлчих бодолтой. За тэгээд дээрээс нь одоо энийг нэг сайхан цааш нь өргөлдвөл бүр гайхамшигтай хүн болоосоо гих жишээтэй ийм улсууд бас зөндөө таарсан байна. Нэг л одоо энэ надаас илүү болчихгүй, энэ илүү болчихлаа шүү. Атаа чөтөө болсон зөндөө гомич, зөндөө магтаалч, зөндөө дуулаад, зөндөө бэлэг авьяаснууд бас таарч ижээ. Сайн муутай. Тэг хороо алга болог юм чинь сайн муутай. Хүн өөр юм чинь бас сайн муутай. Сайхан бодолтой зөндөө байна л да үгүйсэхгүй. Ийм байдлуудыг туулаад өдий болж энэ дээрээс иш татаад бодчиход за ерөн тэгээд хүн үнэхээр энэ ардын язгуур урлагийг биендээ тээвэл тээдэг шиг тээгээд олон төрлийг зэрэг сураад одоо энэ төрийн урлаг соёлын мэргэжлийн байгууллага нь 1-3-4 удаа хөрвөх урлагийн өв тээсэн хүн нь тэр төсөв зардал нь хүрдэггүй яам тамгийн газрууд нь урлагийн байгууллагууд нь багш нар нь хүртэл одоо бэлэг танхаа ястай хүн байж сурахаас
зүгээр нэг авиасгүй багш нэг цаасан дээр хэдийн уншаал өнгөрнө. Хөөхтэй сонирхол буураад цаашдаа сурах итгэх байхгүй. Эвдээ шүү дээ. Байхгүй болоо. Тий, орчин цагийг юм балуулж байгаа юм боловсрол, мэдлэг боловсрол олгож байгаа сургалт байна. Нөгөө дээрээс нь яам тамгын газруудын бодлого байна. А дээрээс нь одоо мэддэгч гэсэн одоогийн зах зээлийн энэ их сургуулиуд хүний мөнгийг аваад 100 байсан 600 байсан төргөн сургаал үнэмлэх бичээл олзоолол мөнгөтэй болох гэсэн юм сургуулиуд бий болсон. Нөгөө хэрэгэлдэг тэр сургуулиар гарсан малайжхын мэрэгжилтийн нэгтлэн санхүү тэрний гайхамшигтай чадaltaй хүн өнөөдөр ажил төрлөө хийхэ байсан. Аль ахтус, аль дарга болсон, аль сонгуул дэшээ дэвсэн хүний сүнх хөрсөн юм уу? Одоо тэрийг одоо долгонд долоо чадсан улсууд аваачаад хүчээр тавьчихсан. За тэгэхээр өнөөдөр одоо энэ юунд хэцүү байгаа минь төрийн албан хаагчдын залуучууд дээр үеийн тоо бүрдэг дээр үеийн нэгтлэн дээр үеийн багш нар чинь цаасан дээр юмыг бичиж аваад шөнийн 2 цаг хүртэл бичээд нөгөөкөө маргааш дахиад балруулгадаад тоогоо засаа зөөврүүлээд ингээд махран зүтгээ багчлан бүтээгээд хийгээд байсан оронтой 6-7 оронтой байсан. Одоо чөндмөн сумхэд 30-аад оронтойтой байж байна. Олон байх тусмал тэгэл олон байх тусмал нэгээр салгаад байх тусмал салин авдаг нэгтээд ажиллаа хийдэг багтаад одоо энэ төрийн албан хаагчид бид нар дээрийн албан хаагчид чинь сураад нэг хөдөг юм ачтад туслаа. Төлчнгээд явал очид туслаа. Ийм хамтж үйл ажиллагаатай байсан юм. Тэр сайхан юм басаал болж байгаа. Гэх жишээтэй юм. Одоо тэгээд муугийн нэхэрэд яг сайнын ч одоо бас магтахаар ч юм зөндөө сайхан байна л да. Ер нь алдаа болно хүний шүүмж чинь өөрөө энэ миний дах амжилт гарах юм чинь хамгийн том сургаал байдаг. Шүүмжил үнэн. Шүүмжил чинь намайг шүүмжиллээ. Энэ хүү яагаад намайг шүүмжиллээ? Би чинь энэ дээр алдаж байгаа юм байх шүү гэж боддог хүн одоо хизээч байхгүй. Өөрөө шууд умар. Ахын бас л одоо шүүмжилдэг хүний ад болсон хүн л дээ. Би бас одоо 5 төвийн хүн ардын дотор 4 төвөр нь аялаад 38 орны 160 гаруй хотод аялан тоглолтоо хийгээд сургалтаа явуулаад ардын язгуурлынхаа тайлан тавиад малчны хотноос ингэж uuсан хүн маань бас нийгмийг харьцуулаад ингээд харахаар тэр улсын зөв чимэг бидний Монголын зөв чимэг тэгсэн мөртлөө Монгол юмараа тэрүүнд гайхуулах чадвар одоо алга болж байна. Мөнгө байвал тэрлээ өрөө чарваад ямар нэгэн зүйлсийг одоо хуйлдаан лугаар орсон цаг үе ихтжээ гэж хан бас харж л яваа. Одоо тэгээд ер нь бол яг сайн ч юм байгаа. Муу сайн их вэ. Сайн ч байгаа, муу ч байгаа. Аль ямар ч хүний амьдрал ч үү. 90 цагаан тал, хар бараан тал юм байгаа. Мэдээж жаргал өвчин байж хүн бие эрүүл авахгүй зүтгэн штэ. Хамгийн гол юм Монголын энэ олон овг аймгаас бүрдсэн энэ олон ястан үндэстний ив нэгдэлтэй байгаад бие биенийхээ хийж байгаа юмыг өгөөсөхгүй нэмэндэг л байх хэрэгтэй. Ив сэтгэлтэй. Атаачтай өрлөөд ирэхээр монголчин тэгээд одоо хагардаж бутраад эвтэй байхаар ямар хөө байсныг одоо эзэн богч ингээд савар үзүүлсэн л байдаг. Ингээд ер нь бол тэгээд тулга тойрсон хэрүүл ховж юу ярихаар уул толгодыг давж явж их юм л юм үзүүлсэн. Ухаан сэтгэн чухал болоод. Уулын орой дээр гарахаар нэг өдний хараа тэр улсын уулын орой алсыг ширтгэр чинь ингээд нэг юм алсыг харах бодлоо байдаг юм шүү дээ. Тэммэн ингээд сэн гэж яхан бодож байна. Боловсрол сургалтынхаа программыг өөрчлөөсөн гэж үнэн сэтгэлээс хүсэж байна. Яг үнэ. Юунаас гадаадын улс гүрнээс л одоо их иш татаж эдийн засаг төлөвлөгөө уулуурхай хөнгөн шингэн үйлдвэр одоо бүх юм ингэдэг гэж одоо яриад байна л да төр засгийн удирдагч. Тэгвэл одоо өвөр Монголоос сурах юм их байна. Ар Монгол өвөр Монгол хоёрын хооронд харьцуулахад тэнд яаж нэхэр
Би бас одоо цэцэрлэгийн хүүхдүүдэд, сургуулийн хүүхднүүдэд, их сургуулийн оюутнуудад судлаач тус нь уулзж ийн л да. Тэр цэцэрлэг яаслын хүүхдүүдийн сургуулийн хүүхдийн програм нь 7 хоногийн сургалтанда 2 цагийн бүтэн мал аж ахуйн үндэсний ясны сургалт явуулж байна. Үндэсний сургуулийн зааж штэ тий. Дэс томдог одоо тэр галаа төлдөг, хоолоо буслагддаг, давс хоолыг тааруулдаг. За нөгөө талаас магтаал өрөөл хэрдэг, үлгэр туйл хайлдаг, гарынхан алгыг хүртэл дээш нь харуулад хурейлахыг одоо зааж. Монгол сургалтын тэр байх. Малын зүсэн мэддэг сурвалжлагчгүй болж. Монгол үг хэллэгээ ярьж чаддаг мэдээлэгчгүй болж. Харин ч магадгүй гадаадын англи хэлний дунд нь 30 үг хэлэхэд 15 англи хэл оруулсан, гадаад хэл оруулсан. Энэ юу гэхээр ирээдүйд Монголыг устгая гэсэн утга санаа хэл хэллэг сургалтанд чинь байна шүү л. Цаана агуулгын тийм байх шүү л гэж хэлэх гээд байна. Би зүгээр явсан харсны харьцуулаад харахад. Гадаадууд бол хууль хэрэгждэг нь юун дээр байдаг. Өнгөнөр харддаг. Зурцал гаргасан л хааны дээд зэндааны түшмэл дарга өөрөө шууд доргуулаа төлдөг. Тэгжээж хууль хэрэгждэг. Тэрнээс эхэлтий бол өөр хариуцлага хүлээдэг. Монголд бол хариуцлага байхгүй. Цагдаагийн дүү юм уу, байцаагчийн дүү юм уу, их хурлын гишүүний юм уу, сайд дарганы дүү ахтус бол чөлөөтэй зурцал гаргаж иж болдог л ийм л алдаанууд байна л дөө. Та тэгээд тэр авахтай тэгээд хамгийн тэг яаж хүмүүс юм. Одоо нөгөө тань авах ах байж тийм. Тэгээд тэр хүн танд хүмүүж. Тэгээд одоо анх одоо нэг хамгийн анх тэр дуу авиа гаргасан чармаах. Тэр гайхамшигтай хүнийг сонсон тэр гайхамшигтай тоглогч хүн хөөмөйлөгч. За. Миний ап бол зүгээр сайхан хөөмийн аргуудлыг миний хүү хэлээдэж нь болов. Миний хүү амсгаагаа ав. Миний хүү тэгээ хоолойгоо шах. Гэх жишээтэй заа. Нөгөө хүн бол гоё харуулна. Гоёыг харахад тэр хүний хэлэх гоё шимжийн тэр амсгаа урт байна. Тэр гарч байгаа өнгө нь гоё байна гэдгийг мэдэрнэ. Ингээл талдлаас хүн сайн хүн болгоноос нэг юм авсаар байгаад цуглуу ингээл өөрийнхөө ирдмээ өөрийнхөө юмд нэмээ байгаад та тэгээд өөрөө ингээд танаа удам өрөөс бас байна шүү дээ. Удмын тэр сайхан буян байна. Авиас бэлэг байна. Энийг ингээд та чихээрээ яваад хүн нас бас ингээд сонсож мэдэж явсараад өөрөө энийгээ сайхан хийж гаргасан байна. Өөрөө чинь аргагүй л да. Би одоо ингээд илгээлтийн эзэн сургуулиас 70 онд гарсан. Тэгээд илгээлтээр мал харуулад ингээд байхад хээр хэвтээд хоньныхаа хажууд тэг чимээгүй байж хад би дэше харж явчихад хөөмөлээд морона сайхан дуулаад ардын дууга уул усныхаа тэр сайхныг бишрүүлээд харгалж байгаа тэр усны чимээг сонсоод хажуугаараа нал чивтээд ингэж цэцгцийн сайхан тэр англын өнрийг амьсгалаад ингэж байж хад би яаж сайхан хүн болох вэ гэж өөрөө ирэхгүй бодогдож байна. Би ингэл сайхан. Би урлагийн хүн болоо сайхан. Тэр байгаль шиг. Байгаль шиг сайхан. Өнгөд их төсөөлөд хараад ингэж ягаад тэгээд нөгөө жоохон дөрүүлсэн хар аваад очин дуураад тэн дуур цуурдаа тэгээд анзугаа магтаад ингэхээр тэр юм шиг болох юмсан гэж тэмүүлж явлаа. Ингэсээр байгаа зорилсон зорилготой хурцад дээл гэж бодож байна. Хөөмөдлөхөд одоо амьтгай айгүй чухал баг. Уушны бах одоо юу бас айгүй сайн байх үгүй. Хөөмөний баян бэлтгэл татлах хийгээд тэгэхээр мэдээж уушны багтаа амжин сайжрна. Нөгөө гоё аялгуугаа гаргаад тэгэхээр ухаан санаа ур чадвар өөрөөс өтөх холбоонд хөгжин. Хөөмөлн гэдэг хүч тамирын урлаг. Хөөмөлн гэдэг төвчээрийн урлаг. Спортын урлаг.
судлаад өөрөө үлдээд өөрөө тоглоод ингэж байж хад. Тэгж үлддэг би хоомиг. Наавын хоёр батаг хэлээ л да яах вэ? Donna sona ila jilwa dega villa ngori dannante daragam badaga urgam mandra gotte vai gambor alta hanga hayr min villa За ястаа маш их ууралаа маш их гяллаа. Их сайхан буйныг би бас сайхан авлаа. Сайхан саяда дунд нь бас сайхан ингэж өрөөлж байна тийм ээ. Монголын бэлэг танхай хүн өрөөлчд өөрөө зохиогоод өөрөө хүүрнэн хэлхийг хэлдэг. Махан тэр хэлдэг өөрөө зохиогоо хэлж. Өөрөө тий. За тэгэхээр өнөөдөр одоо энэ эсхий тургад нэвтрүүлэгт оролцоод энэгээр дамжуулаад Ховд аймгийн Чандмсум 2 алтай нуур Мэрэлзэн орсох хойд урдгалууд дөргөн хатан хар ус нуур хар нуур ихэр гурван цэнхэр нууртай энэ нутгийн хорсоонд төрсөн уугуул суугуул төмөн маань энэ ва насанда ганцхан тохиох 100 жилийн ойдоо дэлхийн ертөнцийн өнцөг булангаас зүтгэж хоёр алтай нутаг өвд өтгөс ээж болсон ихэр цэнхэр улс савдгал устуудаа сайхан мөргөж сайхан таван өдөр цэнгид найрлаж энэ сайхан давтагдсгүй мөчлөгийг түүх шаштартаа бичиж үлдээх болтугай гэж түмэн олноо өрж байна. Нутгийн уугуул төмний чинь өмнөөс уугуул төмний чинь өдөрж байгаа засаг захиргааны нэгжүүдийн өмнөөс өрж байна шүү. Хүрэлцэн сайхан 100 жилдээ оролцоорой. Хураа.